Сайн уу манайхаа? Өнөөдөр бүгдээрээ Johnny English киноныхаа part 3 буюу 2018 онд гарсан Johnny English Strikes Again киноны төвчлийг хүлээн авч сонсноо. За тэгээд бүтэлгүй тагнуулч маань энэ удаад бас яаж хөглж ямар хэрэг тарих нь одоо бүгдээрээ сонирхцгоё. Англи улс Лондон хот. MI7 тагнуулын байгууллагын Төберний компьютерт гинтийн халдлага гарахва. Энэ утастай мэдээг хар үрээр ерөнхий сайдад ямар тайж дуулглаа. Манай бүх тагнуулчдын мэдээллийг нийтэд цацчлаа. Одоо ажиллагаа явуулвал манай тагнуулчид дороо баригдах нь байна. Гэж хэлэхэд ерөнхий сайд уурлан тэгвэл хуучны хинч танихгүй тагнуулчдаа авчир. Гэж хэлэх ба хэнийг авчрах нь угаасаа ойлгомжтой. Энэ үед манай Johnny маань хар шөнөөр ойн дунд тагнуулын ажиллагаа явуулаад байгаа мó гэж бодтол баахан жоохон хүүхдүүд дагуулсан тагнуулын ажиллагаанд бэлтгэж байгаа юм гинэ. Манай Johnny маань тагнуулын газраас тэтгэвртэй гарсны дараа хотын жижиг сургуульд газар зүйн багшаар ажилд орсон байгаа. Гэхдээ сайхангаар ердөөсөө хичээл орохгүй ангийнхандаа дандаа 9 шидийн тагнуулын хичээл орон хүүхдүүдэд тесрэг бөмбөг лазер зэрэг аюултай зэвсэг зааж өгөх зэрэгээр ёстой л өөрийнхөө мэддэг бүх зүйлийг сургах ба нөгөөд нь ч багшийн ажилд ёстой дуртай юм уу. Энэ үед MI7-оос түүнд захидал явуулсныг хараад манай хүн ч дуртай нарахгүй тагнуулын төв газрын байранд яваад очдог. Шин тагнуулын дарга тэтгэврт гарсан хуучин ажилтнуудаас нь ердөө дөрвөн л ирсэн байна. Гэдгийг туслагаасаа сонсоод урам нь хугарч байсан ч одоо яах вэ тэгээд туслах нь Ахмад тагнуулчдад нууцлал хадгалах гэрээ тарааж өгөх үед манхид гарын үсгээ зурхтаа зүгээр балаар зурсангуу. Таглааг нь аваад 20 секунд болвол дэлбэрдэг үзгээр зурж энтер. Ялтчгүй л одоо залуу насндаа бүжигнүүлж явсан хүмүүс гэдэг нь тодорхой байлаа. Нэгнийгээр гарын үсгээ зурчаад Johnny-д үзгээ өгтөл өнөөгч нь таглааг нь онгойлгож чадахгүй салгалж агаад аваачаад аяхтай цайн таглааг нь шидчихнэ. Тэгснэ нэг сайн хүн болоод нөгөө үеийн цай кофег нь авч өгж байхдаа таглаатай аяга аваад гарлаа. Халуун цайнаас таглааг нь авах гэж байхдаа нөгөө үзгээ санаандгүй шидчихнэ. За ингээд манай хүн сандраад хаалгаа хахад айл хэдийн 20 секунд өнгөрч бөмбөг тесрээл явчихна. Ийхүү дөрвөн тагнуулчийн 3 нь хүнд бэртсэн учраас тэдэнд цорын ганц тагнуулч үлддэг. Манай хүн тэр дөрөө надад ийм багч хэрэгтэй. Гэд 9 шидийн зүйлс нэгчглэх ба туслах бүсгүй бүр амьдралдаа сонсож байгаагүй зүйлс олныг нэрлэж байлаа. Гэхдээ манай хүний тавьсан бас нэг шаардлага нь түүний хуучны хамтрагч Баф байв. Таад парт 1 дээр гарч ирснийг санаж байгаа үстэй те. Баавч ахлахыгаа харан бөөн баяр болоод дахин нэг удаа тагнуулын ажиллагаанд хамтрахаар болно. Ингээд тагнуулын лабораторид өрөөнд ортол нэг утас гэж гинөө. Бидний дайсан хакер гэвстэй. Ийм утастай явбал дороо баригдана. Оронд нь алив буу өгөх. Гисээр угаад арай гэж нэг гарбуу болж авах шүү дээ. За машинаа сонгоод ав гэсэн чинь хамаг машин цахилгаан машин болцсон байдیں۔ Хаавчж бүр хуучны Aston Martin байхыг хараад манай хоёр мэдээж тэрийг сонглоо. Ингээд мань хоёр хэрэгтэй бага зэвсгээ аваад гэмтргийг үлдсэн байршил нь Францад байгааг тогтоон тийшээ тавхинаа. Замдаа тагнуулахны бэлдсэн эд зүйлсийг шалгаж байхдаа унтуулдаг юм бас асар их ирч хүч өгдөг сэргэж хүртэл байхыг хардаг. Мань хоёр нэлийн явсаар нэгэн зочид буудалд ирэх ба гэмтрэгтэн энэ зочид буудлын Wi-Fi-г ишглэн Английн тагнуулын газар руу довтолгоогоо хийсэн байгаа байхгүй юу? Мань хоёр сүүлийн эдийн өдөр эдний Wi-Fi руу орсон хүмүүсийн жигсаалт гээд нэг хурд цаас барьцал явж байна. Тэгснэ энэ дундаас хамгийн с ิจ гтэй нэг англи нөхрийг нүдэлж аваад инээж магадгүй. Гэт утсыг нь яаж игээд олоод шалгахаар болно. Мань хоёр зөөгч хувцлаад Франц аялгаар ярин багаар мань англи залуугийн утсанд ойрц ойрл байла. Яг автын даваан дээр хүн хараад баригдах шахсан ч удалгүй эвтэйх утсыг хулгайлж идэл дуудлага ирэхэд Johnny шал худлаа утсыг нь газраас авч өгж байгаа юм шиг жүжиглэж байх шиг. Зөөгч хувцсан болохоор ядж хахад хажуу ширээнээс нь дуудаад захиалга өгöd болдгүй. Ямар үгүй гэлтэй нүш захиалгыг бэлдэж өгж байхдаа тэр хавар дүрэн хөглж өгөх ба хүмүүсийн анхаарал сарилсныг далимдуулан Баф нөгөө залуугийн утсыг сэмэрхэ авч чаднаа. Johnny тэндээс гарах гэж байхдаа салгалаад виски асгаж өргөхөд өнөөх нь гал дүрлзүүлэл эхэлдэг. Мань хоёр нөгөө залуугийн утсыг шалгаа үзтэл ямар ч с ิจ гтэй зүйл байгаагүй ч зургных нарт нэг учир битүүлэг онгоц байхыг хараад хэргийн сэжүүр энэ онгоцонд байх шиг байна. Гэд яриа үжитэл арт нь хүмүүс бужигнаал явчлаа. Хартал саяны ресторан тэр чигтээ шатчихв. Дөрсөлөгдөн Америкийн технологийн компани үүсгэн байгуулагч Тэрбумтон Волта гэх нөхөр дэлхийд даруйга датаг ашиглаж энэ тентхийн улсуудын асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар ярьж байгаа бичлэгийг Английн ерхий сайд үзсэн баг крашлаад байгаа мó ашин. Энэ үед дахин алдлага гарч Английн нисэх буудлын төхөөрөмжүүдийг хүртэл самран хамаг нислэгүүдийн цуцлаад хайцсан байхыг сонссон ерөнхий сайд бүр бухимдан 7 хоногийн дараа Англид их долоогийн уулзалт болно. Энэ уулзалтаас өмнө энэ бүх асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж тагнуулын даргаыг шахаж эхлэх ба энэ үед манай хоёр ресторанаас сэмэрхэн зүхтаад нөгөө с ิจ гтэй онгоц руу очих гээд хилдэг заваа машиндаа илчүүл яах вэ? За ингээд хөлөг онгоцны хажууд ирэхэд Johnny соронзон ултай тусгай гутал харуулan энийг өмсөд авираад гарнаа л гэж байна. Гэхдээ мань хоёр алхах үед хөлөг онгоцны дотор байсан хамаг төмөр идлүүд нөгөө соронзонд нь очиж наалдаад тэр дороо мэдгчилгүй яах вэ?
Хөлөг онгоц руу гар бүгүй юу шуудал баригдах ба тэнд нэг ганган бүсгүй манайх хоёрыг юу хүн болохыг асуусан ч манайх хоёр юу гэж хэлэв. Тэгэхээр нөгөө хоёрыг чинь агуулгад оруулан хорих үед Жони чих ухдаг хүн гаргаж ирээд хаалга онгойлгоход энэ бүр амар чанга чимээ гаргаад хаалгыг дэлбэлж орхино. Мэдээж дайсныхын чимээгээр бууж ирэх үед манайх хоёр доод талын серверийн рүүнд орсон ч манайх хоёр сервер гэдэг үгний эсвэсгч байхгүй тул яахаа мэдэхгүй байсан ч Жони нэг төхөөрөмж гаргаж ирснэ. Энийг ямар тааш тавьчих гэд байршил тогтоогч тавиад гаднаас орж ирсэн дайснуудыг ч эвтэх аргалчнаа. Ингээд яг зүхтах гэтэл нөгөө бүсгүй буу бариад гараад ирдэг. Тэгэхээр нь Жони Till we meet again. Маргааш нь манай хоёр нөгөө зэвийг ажиглаа сууж явах үедээ Баф ахлахаа та юу нэ их нэртэй болох шинж байна уу? Гэтэл тагнуулч хүн чинь их нэртэй болно гэж байдгүй юм л гэж юм. Баф гарын их нэртэй болсноо дуулгах ба ихнэр нь бүр цөмийн бөмбөг тээвэрлэг чумбог жонгоцсны Ахмад гэдгийг сонсоод Жонич балмагдаал явчихна. Энэ үед өчигдрийн бүсгүй эрг рүү дөхөж байхыг хараад дагахаар шийдэх ба Баф ахлахаа машинда бензин их үү? Гэтэл миний үед сардаа ганц л бензин идэг байсан юм. Наадах чинь яах ч вэ? Алив тэр бүсгүйг дагая гээл явлаа. Мань бүсгүй цахилгаан машин унсныг харсан Жониг инээд нь хүрэн ийм машинаар надтай уралдах гээд байгаа юм бах та. Гэтэл бүсгүй машин бүр амар эргэж мэргээд алж өгч гэнэ. Манайх хоёр араас нь нэлээд давхичээтэл баахан дугуйчид замд нь хөндлөсөд харна Жони шууд нулимс асгаруулагч пуужингаар буутчихдээ юм да. За ингээд бүсгүйг яг гүйцэтгэхийн даваан дээр бензин дуусаад зам дээр нам. Тэгснэ хогийн гар Баф руу урлан чи бензинээ хийхгүй яасан бэ гэд байгаамаа бас. Гэтэл нөгөө бүсгүй чинь ухарж ирснэ. Таныг хэн гэдэг үлээ? Гэхэд Бесил Галитли гэд нэг хачин хүнднэр зохиогоод хэлчихнэ. Баф харин шууд намайг Баф гэдэг гэд хэлтэл Жони уурлаад хуурамч нэр хэлээчээ. Гэтэл энэ угаасаа миний хуурамч нэр штэ гэж авд юм да. Энэ бүсгүйг Офилия гэдэг бөгөөд оройн 8 цагт ганц юмгаа тухтаа ярилцъя л гэж авж байна. Дүрсэлдэгдэн Лондонгийн тээврийн элдэс халдлаган дөртөн хотын бүх гэрлэн дөхөөг улаан болгоод бөөн төгжрөл үүсэж байгаа тухай ерөнхий сайд сонсоод бүр яг боож өгтгийн даваан дээр нөгөө Волтагэт Америк технологийн тэрбумтэн маань энэ үед ерөнхий сайдтай уулзах үеэрээ эдний хотод болоод байгаа энэ асуудлыг сонссноо танахыг хакерцсан байна. Альв би зохицуул атгая. Гэснээ хормын дотор л асуудалгүй болгоод өрхнөө. Үнийг харсан ерөнхий сайдч бүр бишрээстэй. Оройн 8 цаг болох үед Жони машиндаа суудсан хөөрхий Баф машиныг түрсэн ресторан дээр ирлээ. Жони бүсгүйтэй ярилцгаар Баф өрөөг нэгжэтгий. Гэж тохироод манай хүн очиод ярилцаж эхэлнэ. Энэ бүсгүй Оросоос ирснээ хэлэх бөгөөд манай хүн тэнд байсан хажирнаас аваад өмгтөл амар халуун ногоотой мань хүн амаа түлэнгээ алдна. Мань хоёр ганц хундаган уучаад салаад явах үед Баф ирснэ. Ахлахаа өрөөнөөс нь 3 өөр төрлийн пассворд олдлоо. Гэт тэлтэл үгүй тэгээд 3 өөр хүнтэй л суусан юм байлгүй дээ. Гэж авж гин. Тэгэхээр н хоёр хайрцаг сум хид хідэн буу байна л да. Гэж хэлэхэд хүртэл үгүй тэгээд ганцаараа аялж байгаа эмэгтэй хүн чинь би хамгаалалгүй яад юм бэ. Гэд Офилия дурлсан бололтой. Тувтан өмгөөлөд байдаг шүү бүр. Офилия Оросын тагнуулч бөгөөд Орос руу залгаад Жони Инглиш гээд нөхөр манай даалгаврын дундуур гараад ирлээ. Одоо яах вэ? Гэд асуудал наадхаа шууд устгах гэсэн даалгавар өгсөний дагуу дуу намсгагчтай бууга бэлдээл манай хүнийг алах гээд орох тэр агшинд Жони маань нойр нүрхгүй байсан болохоор нойрны юм авах гэж байгаад эрч хүч нэмэгч сэргээ шандуурж угаад нэг гангаа амтан хаалгаа тасгийд л онгоолгоод гараад явнаа. Тэгснэ бүжгийн талбай дээр очиод бүр алж өгч гинөө. Офилия түүнийг буудах гэсэн ч өнөөгчөн гулжгнан нааш цааш орж бүжиглээд нэг газараа тогтдоггүй шүү бүр. Тэгэхэр н дөгч очиод хоолойг нь боох гэж оролцсон ч бүсгүйг санаандгүй саваал унах чинь. Жони бүр өглөө нар манттал бүжиглсэн байвал яах вэ? Энэ үед Баф хурж ирээд тэр хөлөг онгоцыг Америкийн тэрбумтан Волта эзэмшдэг юм байна гэж хэлснээр манай хоёр Лондон руу буцаад явах ба яж жахад Жони машин барих юм аа. Нөгөө сэргээш нь одоо хотол гарааг бололтой. Бүр хамаг хурдаараа явсаар Лондонд ирээд дарагтайгаа уулзах ба зөөлөн сандал дээр сувгүй юу манай хүн тэр дөрөө унтаад өгнө. Шүнжэнгөө бүжиглсэн чи аргагүй штэ. Баф харин дарагтай хандан энэ бүх халдлагын ард тэрбумтан Волта байж магадгүй. Тухайлбал та хоёр тэгвэл баримт аваад ирээ гэж гаргана. Мань хоёр Волтагийн гэрлөө орж баримт авахар шийдэх ба очихоос өмнө тагнуулын лабораторид Волтагийн гэрлөө орох бэлтгэл хийх юм гинэ. Волтагийн гэрийг дүрсэлж хийсэн VR төхөөрөмжийг зөвгөөд бэлтгэл хийх ба ажилтан залуу Баф хоёр бичиг баримтанд гарын хэсэг зурх гээд түр гарах хооронд манай хүн хүлээд тесэлгүй VR-ыг нь асааж өргөдөг. Уул нь энэ шалан өөрөө идэвхжээд хөдлөх ёстой байсан ч манай хүн буруу товчон дээр дарснаар тэр чигтээ барилгаас гараад явчлаа шүү. Жонигийн нүдэнд болохоор Волтагийн гэрт яваад байдаг. Харин бодит байдал дээр манай хүн тэр хавар дүрэн бужигнуулж эхэлнэ. Яж жахад гимгүү мөсийг барьж авч зөхиод тэгснэ нэг кафед орсноо. Тэрэгэн зэртэй эмээг өшөглөөл гаргаж байна.
За тэгээд бүр болоогүй. Жуулчдын автобус руу тарьж ороод гайдыг нь зодож хайчаад буцаад лаборатори руу орж ирэн виртуал ертөнцийн бэлтгэлээ амжилттай дуусгадаг. Баф ороод иртэл би бэлтгэлээгээ дуусчлаа. Гэт гарахва гадаа бүр бөө юм болоод цагдаа сэргийлэх хэрэгцэн бужигнжинөө. Энэ үед ерхий сайд Волтатай голограм төрсөөр ярилцахва. Мань Волта Английн аюулгүй байдлыг хангаж өгье. Оронд нь та хэд бүх мэдээлэлээ манай серверт оруул гэсэн шаардлага тавихад ерхий сайд тэр дураар зөвшөөрөхгүй. Волтаг удахгүй болох ихтологийн уулзалтанд өөртөө хамт явахыг гуйна. Мань хоёр Волтагийн гэрийн гадаа ирэн Жони төрүүлж ороод яг л VR дээрээ бэлдсэн шигэ хамгаалагч нарыг нь зохиж унгаад явж итэл Офелия гараад ирд юм да. Би чамайг Английн тагнуулч гэдгийг мэднэ. Чи ч бас намайг Орсын тагнуулч гэдгийг мэдсэн овоогоор байлаа шүү гэж авч ийна. Чаваас манай хүн юу мэдэх? Бүр дуралцсан явж исэн ш тавуулна. Би Волтаг устгахын тулд 2 жилийн турш хажууд нь дагалдаж байна. Гэж хэлгээд Жони тэгвэл хоёулаа хамтар яал гэж авч байна. Ингээд мань хоёр Волтаг Сэмэрхийн ажилтал өнөөгч нь хиймэл оюун ухаантайгаа ярилцахва. Удахгүй Английн том байгууламжуудыг хакертах тухайгаа ярихад манай хүн бичлэг хийх гэсэн ч утас байдгүй. Офелиагийн утсыг гууж аваад бичлэг хийж итэл дуудлага ирээд яг баригдгийн даваан дээр Офелиа араа удаад Жониг барьж авсан мэтээр жүжиглж эхэлнэ. Волта Жониг хэн гэдгийг ч асуухгүйгээр цариг нь утсаар уншуултал сургуулийн багш гэдгээс өөр ямар ч мэдээлэл гарч ирсэнгүй. Чи ч овоогоор уншваа. Бодвол Английн тагнуул үз. Гэхэд Жони түүнд хандан чи баригдсан. Гадаа манай ажилтнууд чамайг барихаар бэлдэж байгаа. Гэтэл өнөөх нь нэг иймэрхүү юм болж байгаа жишээний. Волта энэснээ бүхэл бүтэн дэлхийг эзлэх гэж байсан англи улс чам шиг нөхдүүдэд найддаг болоо юу? Өрөвдөлтөө юм а. Гэх зэрэгээр доромжилж байх үеэр Жони Офелиагийн утсыг шүүрч аваад эднийхээс гараад гүйжнэ. Тэгсэн зам дээр нэг жолооны сургалтын машин явж байгааг хараад багшийн хүчээр булгаснаа алив яв. Гэтэл мань бүсгүй анги хөдлөхгүй байсан ч жолооны машинууд чинь урдаа нэмэлт хааз тормостой байдаг да. Тэгэхээр шууд л хаазан дээр нь гიშгээл хөдлөлөө. Хөөрхий бүсгүй бүр сандарсан Жонигийн хэлснээр баруун зүүн тал руугаа ирэхсээр Волтагийн хүмүүсээс ашгүй зүхтэж яднаа. Ингээд тагнуулын газрын урд дээрэн буух үедээ нөгөө бичлэг хийсэн утсаа жолооч бүсгүйн утастай сольж аваад орчин. Жони шууд л ерхий сайдыг дуудан таны итгэж найдаад байгаа Волта чинь энэ бүх халдлагын ард байгаа. Итгэхгүй бол баримтыг үзүүлье. Гэд бичлэгийн тоглох үедээ өөрөөс андуурч авснаа ойлгон маш эвгүй байдалд орноо. Ерхий сайд урлан улс орон асуудал ихтэй байхад чи надаар тоглоод байгаа мó? Энэ өхрөө ажлаас нь халаарай. Английн тагнуулд иймэрхүү арчаагүй амьтад байх ёсгүй гэж хатуу хойлоод гарганаа. Ядж хахад гадаа гараад иртэл бороо ороод эхлэх юм аа. Жони бүтэлгүйцэндээ гунаглан харах гэтэл Баф харин бууж өгөхийг хүссэнгөө. Ахлахаа, надад нэг арга байна. Манай эхнэр шумбаг жонгосны ахмад штэ. Ажиллагаандаа оролцоолъё гэж хэлээд мань хоёр маргааш нь Баф эхнэрийн цөмийн шумбаг жонгоцсон суухва. Баф эхнэр ер нь л хатуу чанга хүчтэй бүсгүй болдог шүү. Ихтологийн удирдагчид уулзах Шотландын хуучин цайзын ойролцоо манай хэд ирэн нөгөө хоёр маань хилдэг заваар цамхгийн ойролцоо очдог. Жони цамхаг руу авирч гараад Волтаг тэнд нь хөнөөг төлөвлөгөөтэй байгаава. Тагнуулаас авсан тусгай төхөөрөмжөө өмсөөд Black Panther шиг болж аваад цамхгийн өдөө мацаж эхэлнэ. Харин энэ үед Волта их долоо улсын бүх мэдээллийг өөртөө авч тэр улсуудын удирдагчдыг эрхэндээ оруулах төлөвлөгөөтэй байх бөгөөд түүнийг одоо л зогсоохгүй бол болохгүйг ойлгосон Офелиа уух юмд нь хор хийгээд өгтөл өнөөгч нь сэжгэлсэнгүй. Ууж орхигч Офелиад хандан би чамайг Орсын тагнуул гэдэг чи мэднэ. Чиний авч яваад байдаг хорнуудын эсрэг ерөндөгч тариулсан болохоор чи намайг яасан ч хордуулж чадахгүй гэж авдığım даа өнхий санаатаагаар Офелиа түүнийг шууд буудах гэтэл бүр бууных нь магазиныг хүртэл гацаацсан байна. Тэгснээ өөрөө 3D принтерээр хэвлсэн буу гаргаж ирснэ. Офелиаг сүрдүүлэн яг буудах читэл манай Жони маань цонхоор ороод ирнэ. Даанч орж ирэхдээ цонхрын төмрөнд өмсгөлөө гогцоолдуулаад тэр чигтээ буцаад цонхоор шидэгдэж орхисон ч нуурын усан дээр газарднаа. Азтай нөхөр шүүбэр. Офелиа боломжийг ашиглан Волтаг цохиж унгаачаад гараа зүхтчихнэ. Шалб норсон Жониг хүлдэж өгөх гэж байж л дотгошоо яаж орох вэ гэж бодож агаад Шотландын хөгжимчтэй хувцсыг өмсөн эвтэйхэн орох гэж байхдаа хамгаалагч нарт харагдаад зугтж байхдаа мэрэгжлийн тагнуулчийн өнгөлөн далдлалтын ур чадварыг харуулдаг. Гэхдээ нэг асуудал нь энэ дуулан гацаад буцаад тайлагддаггүй. Баффин хоёр дуулахыг тайлах гээд үүлээ үзчихэтэл Офелиа гарч ирэн тусалсан ч нэмэр болсонгүй. Энэ үед доор ихтологийн уулзалт эхэлж байх ба Английн ерхий сайд шууд л Волтаг танилцуулахад өнөөгч нөгөө л ярьдаг юмнуудаа ирэн дата аюулгүй байдал гээд лекц тавьж итэл дэрвийн баатрийн өмсгөл өмссөн Жони гарч ирэн яриаг нь тасалдуулах үед тэнд байгаа хүмүүс бүгд л гайхаад явчихнэ. Даанч шалан дээр халтарж унаад тэр чигтээ хурлын өрөөнөөс гараад явчихна.
За одоо нөгөө технологийн суудан тэрбумтан маань үнэн төрхөө илчилж та нар бүгдээрээ улсынхаа датаг манай серверт шилжүүлэх Ingrand гарын үсэг зур. Эсвэл би дэлхийд даяар интернет цахилгаан таслана. Тэгвэл юу болохыг бодоод үзтээ гэж занал хэлээд эхэлнэ. Яаж яхад Волтагийн хамгаалагч нар хамаг цагдаа хамгаалт техник иргэшээлдээ оруулсан байлаа. Аргагүй байдалд орсон Жоны нэмэлт хүч дуудах гэсэн ч утасгүй болохоор дахиад Офелиагийн утсыг гуугаад тагнуулын байгууллага руу залгахад та одоо тэд дээр дарна уу гэд баахан тоо хэлгүүлээд эхэлнэ. Гэтэл гай болж утасны долгион нөгөө цөмийн шумбаг жонгосны долгионтой орооцолцсноор манай хүн цөмийн бөмбөгний кодыг хийж өрхөх үед Баффи ихнэрч мөн сандран тагнуул руу залгана. За ингээд яг нэгэн зэрэг Жоны Баффи ихнэр хоёрын дуудлагыг авсан туслах маань нилээн сандарч за түрхүүлээж агаарай. Гэд уцаа тавих үед манай хоёр хоорондоо буруу ойлголцоод цөмийн бөмбөгийг харвж өрхөн тэр. Гэхдээ цөмийн бөмбөгийн байна Жоныгийн өмнө үлдээсэн байршил тогтоогчийг онлон Волтагийн серверүүд агуулсан хөлөг онгоцыг нь дэлбэлж өрхлөө. Нөгөө Волта ч үнийг мэдээд орох гэж оролдоход Жоны наад чинь минийх шүү. Гэд нэг сүртэй томорсон ч энэ дуулахтайгаа яст мэлхий шиг удаан алхах юм аа. Ингээд Волта нэстэг тэргэндээ суун зүгтах гэж байхад нь амжиж очсон ч өнөг чинь өөдөөс нь буудаж байна. Төмөр дуулахтай хэрэг юу үлээд. Бууны сум ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Гэтэл Волта дэлхийн интернетийг таслана гэж сүрдүүлэх үеэр Офелиа гарч ирээд би наад чи хакерт чи гэж хэлсэн чи манай хүн шууд л iPad-ийг авснаа. Волта руу чулуу дуунагнаа. За ингэж нэг юм энэ бүтэхгүй нөхрийг барьж авах ба дүрсэлэгдэн Английн ерхий сайд өнөөдөр бид бүхнийг аварсан баатар бол манай хуучны тагнуулч гэд ярьж итэл баатрын маань өмсгөл нь салж унаад дэлхийд даяар доотх харуулад өнгөө болно. За тэгээд угаасаа Жоны л болсон юм хойно заавал нэг бүтлгүүтг нь ойлгомжтой штэ. Ингээд улсын баатар болсон тагнуулч маань машина бэлгэнд аваад хуучин сургууль дээр очих үед сургуулийн захиралд түүнийг тосон хүндэтгэн авах ба хотын дарга дүүргийн захирагч нар бүгд дотор хүлээж байгаа л гэж авч байна. Тэгэхээр нь гяс хуучин ангийнхантайгаа уулзаатгая. Гэд яваа ортол ангийнхан нь Жоны шигэл мэрэгжлийн болчихжээ баг. Жоны тэднэрт тагнуулаас авчирсан эд зүйлсээ сонирхуулж байх үеэр захирал орж ирээд залгивл дэлбэрдэг эрзэн чихрийн намаад өмгчтэй юм да. За ингээд энэ хүрээд бүтэлгүй тагнуулчийн маань бүх анги дуусж гин. Хэрвээ та хэд Жоны инглиш таалагдсан бол комент үлдээгээрэй. Тэгээд subscribe дараагүй хүмүүсээ бол заавал subscribe дараад өгөөрэй. Бичлэгүүдийг маань үзэж байгаа хүмүүсийн бараг 80% нь огт subscribe дараагүй хүмүүс байлээ. Subscribe дарснаар манай чанелыг дэмжиж байгаа маш том дэмжлэг болох тул тад маань subscribe товчоо дараад бичлэгүүдээ үзэж байгаарай. Ганцхан секунд л болно шүү дээ, тэ. За дараагийн бичлэгээрээ уулзцгаая.